Тооноос чанарт гэдэг шиг төрийн албаагчийг соён гэгэрүүлнэ гэдэг маань одоо өргөдлийн тоо буурах нэмэгдэхээс илүүтэйгээр төрийн албаны нэр хүнд за иргэдийн төрд итгэх итгэл үнэмшил сэтгэл ханамж нэмэгдсэн үгүй юу гэдгийг харж энийг одоо танай гол зорилго агуулга энийг яаж хэмжиж харж байна вэ? Тэрнээс биш одоо тэдэн сурагч багш за тэдэн хүн амрагдсан гэдэг за энэ тоонууд бол бас 100% хангалттай биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр төрийн албаагчийг соён гэгэрүүлснээр одоо хуулийн хэрэгжил цайжирсан гол нь төрийн албаагчийн хандлага бүтээмж гүйцэтгэл одоо мэдэгдэхүйц хэмжигдэхүйц одоо нэмэгдсэн ахисан үр дүн гарсан байх ёстой. Та энэ талаар ер нь яаж харж байна вэ? Яаж хэмжиж харж байна вэ? Энэ талаар нэг хэлж мэдээлэл өгөөч. За бид ёс зүйн хорон дээр бас яг энэ үйл ажиллагаа шин тутам байгаа тогтолцоогоо хэрхэн яаж зөв оновчтой бүрдүүлэх вэ гэдэг дээр бас хилцэж ярилцдаг. Ингэхдээ олон улсын тэр ёс зүйн индекс гэж энэ хэмжүүр үзүүлэлтийг авчрах нь оруулж ирж нэвтрүүлэх нь илүү боттой хэмжүүр болох юм байна. Сэтгэл ханамжийн түвшин, төрийн албаны шударга байдлын түвшин, шийдвэр гаргалт, оролцоо, ил тод байдал гэдэг энэ олон талт хэмжүүр үзүүлэлтээр бид нэр өөрчлөлтийг хэмжиж зөвхөн нэг байгууллагын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тооноос илүү боттой өөрчлөлт, нийгмийн өөрчлөлтийг бол авчрах юм байна гэдэг ийм зүйл судлаад тэгээд энэ онд бид ёс зүйн индексийг тооцоолох аргачлалыг боловсруулах үйл ажиллагаан дээр ажиллаж байгаа. Тэгээд туршин нэвтрүүлээд үе шаттайгаар бид олон салбарын бусад үзүүлэлттэй уялдуулсан зөвхөн нэг байгууллагын бус илүү иргэн төрийн үйлчилгээ хүртээмжтэй авах шударга одоо шийдвэр гаргах иргэний эрх ашигыг хамгаалах мөн ёс зүйтэй хандлага төлөвшлийг үнэлэх ийм боломжтой цогц үзүүлэлтийг нэвтрүүлнэ гэж харж байна. Тийм миний асуугаад байгаа нь яг төрийн албаны хаагчдын талаас тийг харж байна. Гол нь яг иргэд талаас ямар сэтгэл ханамж яг төрд итгэл нь ямар болсон бэ? Яаж сайжирсан бэ гэдгийг л бидний тайлангаас хармаар байгаа байхгүй юу? Тэгэхгүй ингээд яг төрийн албаагч нар дээр нэг юм хэмжилт хийчихэл тэгээд тэрийг ингээд тайлгнах харж хангалтгүй байна л гэдэг байхгүй юу. За тэгэхээр дараагийнхаа тайлан дээр саяын гишүүдийн хэлсэн үг асуултыг маш сайн ажил хэрэг болгоод за саяын миний мөн тодруулж хэлсэн тэр хэмжигдэхүйц үр дүнг гаргаж тайлгнаж явах ёстой шүү гэдгийг анхааруулж хэлье.